Нэг санал хэлье гэж. За, хэлье. Ер нь бол Монгол Улсын эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл нь өөрөө 2017 онд Монгол Улсын засгийн газрын хийж хэрэгжүүлэх бодлогын томоохон арга хэмжээнүүдийн бүх одоо заалтыг зорилттой арга хэмжээгээр шалгуур үзүүлэлтээр нь 2017 онд хүрэх үр дүнгээр нь тооцсон байж байгаа. Тэгэхээр энэ дээр миний нэг санал маань юу вэ гэхээр 2016 оны хүрсэн үр дүн нь ямар байгаа юм бэ? Харин 2017 онд ямар үр дүнд хүрсэн бэ? Энийний бодит үзүүлэлт нь өмнө нь 9-ээс бол 11 болж 2 пунктээр нэмэгдсэн гэсэн ийм бодит үзүүлэлт үр дүнтэй. Тэгээд нөгөө талаараа энэ ажил хариуцсан одоо манай албан тушаалнуудын хувьд хэрвээ тухайн ажил нь биелэгдээгүй бол ямар хариуцлага тооцсон, биелсэн бол ямар одоо гүйцэтгэлийн үнэлгээ гарч байгаа, үр дүн нь ямар байгаа гэдэг талаар бид нар бас энэ одоо 17 оныхоо тайлан үндсэн чиглэлийн тайлан хэрэгжилтийг бас ийм бодиттой тоо мэдээлэлтэй үзүүлэлтэд орж ирээрэй гэдгийг бас хэлэх ийм зарчмын санал байна. Баярлалаа. За, гишүүд